Үргэлжлүүлэн та бүхнийгаа эрхэм зочинтойгоо уулзах болно. За бидний студид отож үржилэн эдийн тэргүүн лам Эрдэнэ хорл хүрэлцэн ирсэн байна. Сайн байна уу? Сайхан мэдүүлж байна уу? Сайхан нэвтрүүлж байна уу? Сайхан. За студид маань зорио ирсэн танд их баярлалаа. Үзэгчдээ өнөөдөр бас сайхан мэдээлэл хүргэх болов. За гялалаа. Бас намайг урьж оролцуулсанд гялалаа. За 17 дугаар жарны сүрээр дарах чимээх гал морин жилийн өнгө ямар байна вэ? Манай үзэгчдэд бас сайхан хэлж өгөөч гэж хүсэж байна. За энэ жил одоо сүрээр дарагч гал морин жил гэдэг манайхан ярьж байна. Тэгээд одоо өмнөх морин жилүүдэд бол бид нэр ямар байсан юм, ер нь өнгө төрхөн яадаг байсан юм. Тэр зам одоо манай тусгаар тогтносон Монгол оронд энэ морин жил маань хэр одоо ямар хөө үзэгдэл бий болж исэн гэдэг энэ талаар бас зөндөл мэдээдгүй л хэм байдаг л да. Тэгэхээр яг хөө энэ жилийн хувьд бол одоо энэ жилийн өнгө гэдээ асууж байгаа учраас одоо ялангуяа энэ газар дэлхий хүн зөн олондоо их тийм ээлтэй үржих, дэлгэрэх энэ тал юм байна. Тэгээд настай чуул бол одоо эрүүл мэндэд анхаарах бол зохистой. За нялхас бол одоо мөн бас санууштай байх ёстой шүү л гэж өнгөний хувьд бол тийм байх. Дэлхийд дэлгэнэх хур бороо одоо цагтаан буух энэ талын юм бол одоо бас нэлээдгүй илгэр сайхан байна гэж ингэж одоо зурхай яссан тул гарч байгаа. Тэгээ манайх зурхай гэдээ ярихлаар энэ жилийн одоо түүхэн цаг хугацааны ингээд олон зүйлийн давтамжтай ярих зүйлүүд болох байх. Тэгэхээр энэ жил Монгол улс оронд бол гал морин жилийг нэгтээ ярьсан юм чинь бид бүхэн зурхаагаа ярих нь чухал болчихно. Тэгэхээр зурхаа ярихлаар энэ хэдийгээс ямар цаг үеэс одоо ингээд улаатай юм гэхээр урд өмнөхийн одоо баттай тийм түүхүүдийг бас ярих болж таарч. Тэгээд овчхондоо бол одоо манай ламингийн лусан данзан жинцэн гэж энэ хүний одоо зурхаагаар төгс үеийн зурхаагаар манай монголчууд бол явдаг л да. Тэгээд энэ төгс үеийн зурхаа Монгол улс оронд ер нь хаагуур яаж хэмжигддэг юм бэ гэж урагшаага цагаан хэрэмнээс одоо нааш дотогш хоошо байгаль талаагаас нааш дотогш Монгол улсын одоо энэ он цаг тооллыг ингэж бол авч үзээд боловсруулж одоо нарийн гаргасан байдаг. Тэгээд энэ зурхаагаар л бид нөр хүн бүгдөө мөрддөг. Тэгээд ерөнхий энэ жилийн одоо ихэнд дунд адагт гэдэг ингээд бас гарсан байдаг. Тэгээд энэ дээр бол юу гэж хэлж яах вэ гэхээр бид бүхний сонор сэрэмжтэй байх зүйл бол мэдээж урдалж одоо задлж танин бариад түүнийг хойшид одоо боловсрах ямар одоо сөрөг эрэг дагаврууд байна гэдэг дээр бид нар анхаарах ёстой зүйл л тийм. Тэгэхээр зурхаа ярихлаар бас ангаах ухаан ярьж байгаа. Буддын ухааны 10 ухаан байна. Энд бол одоо зурхаа ухаан, ангаах ухаан гэдэг бол нэгсэндээ энэ гарж одоо нөгөө морин жилийн тэр мориных нь хазаарны амгааных нь 200 зайн юм а гэж ингэж бол хийж болох юм. Одоо зурхаа ухаан, ангаах ухаан хоёр бол. Тэгэхээр бид бүхний хувьд бол хүүхдүүд нялхаст одоо бодууштай гэдэг зэрэг янз бүрийн одоо тийм өвчин эмгээг одоо дэлгэрхээс тэр нь бол юу гэж юм гэхлээр зэрэг шар мэтчлэнгээ одоо өвчин эмгээг дэлгэрхээс сонор сэрэмжтэй байх юм шүү гэд. Эндээс анхаарах ёстой гэд. Өтөс дээдсүүдэд одоо бас бодууштай гэхээр эрүүл мэндийн хувьд одоо тэр шар усгүй нэг энгийн үгээр хэлэх юм бол одоо ихсэх багсгаараа тэр чинь нөгөө өөр хоорондын хэлбэлцлийн түвшинд өөрчлөгдөд байгаа учраас одоо бидний бие оргины зам нөгөө 5 цул 6 сая эрхтэнд янз бүрийн өөрчлөлтүүд орж байна гэж энийг хэлж байгаа. Тэгэхээр зэрэг өтөс буурлууд бол яах вэ гэхлээр зэрэг энэ эрүүл мэндэд сонор сэрэмжтэй байх юм байна. Залуус бидний хувьд бол одоо өөр хөөхөд өсөн дивжин дэлгэрсэн за хангаа дэлхийн бол одоо хур бараан цагтаа боловсрсан ийм сайхан жил гарах юм байна гэж ингэж гардаг та. Мөр жил ер нь бол бас нэг сайн жил бас өөрчлөлт шинжилтийн жил гэж бас хүмүүс их яриад байгаа тийм ээ. Одоо хурцжуул ярьдаг шүү дээ. Төр минь төвшин амгалан сайн сайхан байх болтугай гэдэг төрийн сүлдөршөөгөрэй гэж залбирдаг шүү дээ тий. Тэгэл өндөр гэгэний тэр төвхөн одоо 8 дугаар богдын үеэс хойш ингээд өнөөдөр энэ гал морин жил гарч байгаа тэр одоо ингээд давхцуулаад хэлэхэд бол төр бол маш их тийм сайхан
эрэг ард түмнлүүгээ хүн зэн руугаан чиглэсэн сайхан шийдвэр бүтээлүүдээ гаргаад улс их орон маань их сайхан нааштай сайн сайхан байх болов гэж одоо Монгол хүн одоо нэг аштай юмлээс амны бэлт гэдэг шүү дээ тий. Энэ утгаараа ч гэсэн бас их сайхан болох байхаа гэж бид бол одоо бас өндөр гэгэний альцсан тэр жанлуу зөвсөл ном дээр ч гэсэн л одоо гардаг шүү дээ тий. Одоо хамаг амтан бүхэн амар амгалантай төрмийн төвшин шашин одоо үнэд амгалантай байх болтугай гэх тэр дэлгэрэнгүй гардаг л да. Тэгээд зурхаа гэдэг бол одоо хамгийн гол нь урдаар одоо шинжилээд танин бариад нөгөөх дээр юу энэ дээр анхаарах хэвээр, юу энэ дээр сонирсромжтой байх хэвээр, юу юунаас бид хүн болгоомжтой байх хэвээр, за дэлгэрүүлэх бүтээгүүл юу юм шамдуулах зохистой байх юм гэдэг юмыг л урьдчилан танин бариад тэрэн дээр анхаарад боломжгүй таашгүй жоохон тийм зүйл байх юм бол тэрийг нь одоо олж аваад танин мэдээд амьдрал дээр одоо яг бодит амьдрал дээр одоо практик дээр хэрэгжүүлээд хойшид муу юм янз бүрийн одоо тийм таагүй үр дагавар гаргахаас өмнө сэрэмжлээд явах байг л одоо 6 ухааны гол үндсэн чиг хандлагын дээр гарна да. Яг шинэ жил гараад ирэхээр бас нэг засал номоо хийлгэнэ гээл тэгдэг те. Тэгэхээр энэ жилийн үед бас одоо ямар жилтэй хүмүүс засал номон дээр анхаарахаар байна. Ер нь тэр тал дээр та нэг зөвлөгөө өгөөч. Морин жилийнхаа хувьд засал номын хувьд бол бид нэр шинэ 15-да одоо засал номоо хийлгүүлэх илүү одоо буян хураанаа л гэсэн баг. Тэгээд яг тэр сардаан багтаад хэлэгчвэл бас сайн л үстэй. Бурхан багш алдсандаа бол өдөр бүхэн зохистой л хэлсэн байдаг шүү дээ. Тэгээд одоо тухайлах юм бол одоо өнөөдөр миний жасгарыг те. Одоо би хоол юм дурчлахгүй. За би нэг хүнтэй ажил ярихсан болохгүй яана гэлдэг те. Тэгтээ бас заавч жасгарагт одоо тэгж болохгүй гэсэн тогтоосон байхгүй. Муугаар их тэгэх гэж болохгүй гэсэн тогтоосон байх. Тэгтэл 6 ухаанд бол ангаах ухаанд бид нар бол яаж үтсэн гэхэлэр цагийг бол им мэт үзэлгэж тий хэдийгээр муу гараг байсан ч тэрэнд нь олон зүйл тогтолцлоо талаас нь хараад бас хэлж болж тэгвэл тэр сайн цагт нь эхлүүл тэр сайн цагт нь юм хийчих тэгэхээр болчих нь бол гэл ингэж альцсан байгаа шүү дээ. Харшчил гэдэг энэ моржил одоо онцлох одоо жилүүд байна шүү дээ тий одоо харшчил гэх юм бол харчин дотроо дүнсэр шишид гэдэг их гарш баг гарш гэдэг хоёр жил байж байна тий. За тэгээд нөгөө 19 насн дээр 49 насн дээр тий ингээд нөгөө 1000 голж байгаа 37 тэр. За 13-ны жил, 25-ны жил, 37-ны жил, 49-ны жил тий 55 дээр бас 1000 гол, 61-ны жил, 73-ны жил, 81-ны жил гэх юм жил ороод эднэр яг бол нөгөө энэ морь жил дээр жил харахлаар нөгөө жил давцчин гэж үзэж байгаа юм л та. Тэгэхээр одоо 13-ны жилиг бол тухайлбал хүүжил гэдэг чинь. Хүүжил яхаа хөхлийн зэрэг тэр одоо нялхсан одоо тэр хүүхдийн бие мод байх одоо хямрах жилиг. Тэгэхээр эрүүл мэнд талд нь гэмтэж хүртгээс одоо сонир сэрэмжтэй болгоомжтой байх талаас нь одоо тэр маанал синтетэргүүтэй тэр цэцлийнхаа номнуудыг уншуулна тий. За мөн 25-ны жил гэхээр нөхөр жил гэж чинь сайн муу хоёр мээлжлэхт бол одоо та муу юм болох ерөндөгийг нь урьдчилан сэргийлээ дараа амьрлуулад сайн дэлгэрэх тэр шилтгаан нөхцөлийн бүрдэх цэцлэг нь хэлгээрэл 37-ны жил эхлэн зэрэг одоо мөн л одоо бие оронтгой байх гэдэг тэр шилтгааныг нь бас засалруулад мөн л одоо сайн зүгийн нөхцөлийн бүрдэх тэр цэцэл номоо хэлгээрэл тэгэл ингээд айлцсан байна л да. Тэгээд 73-ны жил 90 модны жил гээл тэр наст нь бол яах вэ гэхлээр зэрэг тухайн жил одоо бие махбод одоо чилэрхт бол одоо насны тогтоол тэргүүтэй номнуудыг олонтоо уншуулаад хэлэн. Ийм хэмжлэнгээр айлцсан байдаг. Тэгээд монголчууд бид чинь бас нөгөө цаг тооныхон цаглбар одоо бидний ярьдгаар календарыг бас маш их сайн ашигласан хүмүүс шүү дээ. Бараг мохон сурхаачаас жилээ бараг тэр цаг тооныхон бичиг одоо тодруулаад эндээс би ингэж биш үү тэгж биш үү тэр одоо засал номоо хийлгэх барах юмнууд бол байдаг. Тэгээд гол цаг тооны бичиг нь бол одоо тэр төс үеийн сурхаа ёсороо явж байгаа. Цаглбар нь бол одоо эргэлзээгүй бодтой юм гэдэг нь бол тодорхой бодтой зүйл. Тийм учраас тэндээсээ хараад бас давхар одоо бүр тодруулах нарийн шир юм байвал одоо зурхаач ламбанер дээр одоо ороод нарийн ширмийг бас ингэж асуудаг л авалдаг юм төөхөн их сурвалжс байна. Тийм. За битүүний орой за маргааш одоо хүмүүс
мөрөө гарганаа гэж ярьдаг тий. За энэ мөр гаргах тал дээр бас та зөвлөгөө мэдээлэл өгвөл тий. Зарим залуучууд ч байдаг юм уу одоо сүүлийн үед мөр гаргах ерөн заавал хэрэгтэй юм уу? Одоо манай өвөө эмээ ээжээ аав нар бол тий мөрөө заавалчгүй гарганаа. Зарим нутагт одоо өрхийн тэргүүнийг л тэргүүлээд одоо тий гарахд болно гэдэг бол зарим нутагт хүн бүр гарганаа гэдэг ч юм уу тий. Янз янз байдаг. Энэ дээр ямар тайлбар өгөх болоо? Тий. Тэр яг хөө ер нь 6-9 бол одоо өрхийн тэргүүн одоо зөв мөрөө гаргачихд ер нь болно л гэж үздэг л тий. Харин засал ном дээр бол одоо хүүхэд нялхас болчиргүүл одоо бүгд л ном буян шамдах хэрэгтэй. Өтгөсдөөс бурлууд хүртэл ном буянгаа шамдах хэрэгтэй. Тэр тухайн цаг үед ямар шилдэг шилтгаан болохуйц байх нь юун дээр сонирхолтой байх нь тэдгээр дээр анхаарад тэр засал номыг бол хүүхэд настай ч одоо бүгд л орон гэрийн тэргүүн гэрийн одоо эцэгтэй нар бүгд л одоо хийлгүүл хамгийн зохистой. Мөр гарахад бол өрхийн тэргүүн л ер нь төлөөлөд гаргачихад бол болно л гэж үздэг. Тухайн одоо жилийнхаа цаглбар дээрээс хараад одоо гал дээр суусан байх юм, усан дээр суусан байх юм уу тий. За модон дээр юм уу тий. Хий дээр байдаг юм уу, суудлын өнцөгдөж үү тий. Гэх мэтлэн тэднийг хараад за энэ дээр чинь одоо цаглбар дээр бол одоо нөгөө унших таримчгэл байж идэг. Төдийлөн одоо тэр тарин энэ тэр одоо харайхан мэдгүй бол одоо бурхан багшийн одоо амин зарлагаар айлцсан 8 гигэний тарин байгаа шүү дээ тий. Эмохон пани сууха маганы нэг нь ажила мандалама ясууха гэх энэ тарныг одоо уншаад тэр зан үйлийг хийгээд одоо тухайн суудал дээр яг ямар хүн өрхийн тэргүүн тухайн одоо жил гарч яхад ямар суудал дээр суусан бай. Тэр суудлынхаа цог хямрын зүг рүү гарч яваал эдээ удаага өргөөл саний тэр миний хэлсэнчлэн тэр тарныг уншаал тэгэл буян гişийнхаа зүгээс орон гэртээ ороод ирэхэд тэгэл болчихж байгаа. Ялангуяа манай малчд бол энэ их сайхан дэлгэр сайхан зүгчгийг гаргаж байгаа. Готын Улаанбаатарт одоо бид нар бол одоо бас нөгөө байран донд нөгөө зүгчийг төдийлөн бас таарч өгдөг бас энэ зэмбэрэн бол байгаад байна тий. Тэгтээ яг энийг хүн нөгөө монгол хүн нөгөө сэтгэлээрээс ш тий. Тэгэл сайхан ингээл би тэр зүг рүү гарч яана да гэж гараал явал тэгэл би тэр зүгээс орж иж яана л тэгэл болчих ш тий. Энэ л байна. Маш их баярлалаа. Тэгээд үзэгчдийн маань бас сонсохыг хүсэж байсан. За өнөөдөр бол битүүний өдөр. Яг л хэд завгөө тий битүүл хэлсэндээ бэлдээд л одоо завгөө бэлдээдлээж байгаа лөө. Тэгээд бас үзэгчд маань сайхан хэрэгтэй мэдээлэл хүргэсэн танд маш их баярлалаа. За гэлээлээ. Баярлалаа. Тэгээд бид бүхэн бас ирсэн зочиндоо гарын бэлэгтэй. Тэгээд манай үндэсний үйлдвэрлэгч Говидара гэдэг брэнд байдаг. За энэ нөгөө брэндийг бас танд бас товчхон танилцуулчих бас үзэгчдтэй ч гэсэн. За энэ бол ингээд цацдаг арц гарсан байна. За бас ганг байгаа. Хоёр төрлийн. Тэгээ гар ариутгах штэ. Тэгээд ингээд арцны үнэртээ одоо нойтон салфетик байна. Арц гангны үнэртээ одоо савн байна. Гэх мэтчлээ яг ингээд үндэсний брэнд маань бас ингээд бид бүхэн хамтран ажиллаж байгаа. Тэгээд бас Говидара брендийн нэг бяцхан гарын бэлгийг бас танд. За баярлалаа. Танд маш их баярлалаа. Гал моржил гараад одоо анхныхаа бэлгийг бол одоо Улаанбаатар телевизээс авчлаа шүү дээ. Тэгээд Улаанбаатар телевизийг үүсгэн байгуулахад одоо ажиллаж бий болсон тэр үйлчлэг цэвэрлэгчээс ахуулаад одоо тэр захирал хүртэл ажилласан бий болсон цагаас одоо өнөөдөр хүртэл ажиллаад явж байгаа юм сайхан баг хамт олон тав хүнд одоо сар шинийн мэд төвшүүлээ. Тэгээд гал морин жилдээ одоо сүр жавхлантай одоо эд тавар эдэн ундаа илүү хангалуун бодсон сансан үйлс нь ариун та бүгд юу сонсон 9 хүсэл 10 цагаан баян аривчин дэлгэрэх болтугай гэсэн ирүүлэг бас өргөн төвшүүлье. Маш их баярлалаа. За өнөөдрийн зочноор Оточ Үржинлэн хийдийн тэргүүн лам Эрдэнэ хорлол оролцлоо үзэгчтэй үргэлжлүүлэн хөтлөгч Инхчимгийн бэлтгэсэн мэдээллээр хүрэх болно. За өнөөдөр битүүний зоог болон жил орж байгаа хүмүүс зориулсан ном гих мэдчлээ олон сонирхолтой мэдээллүүдийг хэрэгтэй мэдээллүүдийг хүргэх юм байна үзэгчтэй хөтөлбөртөө та бүхэн маань хамтаагаарай.